За, hello guys. За, энэ channel дээр одоо хийсэн харилцаануудаа тайлбарлаад тэгээд өөрийгөө чадварыг баттгах гэд нэг сумаар хоёр дуулаа буудах зорилгоор хийж байгаа. За эхний трейд нь би нэг чинь нэгтэй өдөр хийсэн юм байна. За, яасан бэ гэхээр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь хагасаа 4-5 дахьт нь ингээд за эндээс ихлээр ceasefire гэдэг гал зогсоож байгаа. За ингээд рейнжилж байгаад эндээс Иран, Америк хоёр одоо хилцээр хийж ингээд ингэж унж орж ирээд за тэгээд хагас бүтсэн та за тэр хилцээр нь ямар нэг ойлголцод өрсөнгөө гэдэг ингээ өсөд ороод ирсэн нэгтгэд. За тэгээд ингэж унж байгаа. За ингээд унаад ингээд жоохон өсөд ирэхээр нь би эндээс шорт орсон. Яагаад вэ гэхээр одоо хэдий одоо хилцээр нь бүтлгүүцсэн ч гэсэн ингээ хоёр тал ойлголцох гад хичээгээд байгаа гэсэн санаа өгдсөн учраас эндээс ингээд шорт орсон. За тэгээ ингээд шорт орсон бичс чинь энэ 7 хоногтой багтаагаад ер нь дахиад уулзнаа гэд мэдээ ороод ирсэн. За тэгээд ер нь ингэж унаад за тэр чи юу лээ Трамп бас нэг юм яриадсэн. Тэр нь миний позишн эсрэг байгаадсэн болохоор би яг энэ хавцыг хаацсан байхгүй. Тэгээд нэг $100 ашигтай гараад хаацсан. За тэгс чинь ингээд сайхан унж байгаа зү. За тэгээд эндээс би юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр тэр Трамп тэгж хэлдэг бол зүгээр л нойсон байхгүй юу? Би ингээд том зургаар нь хааж тарилчаад очиод жижиг юм сонсчоод тэгээд тэндээс ингээд гарчдаг. Тэгээ яг үндэ том хөдөлгөөн ингээд ороод ирсэн чинь би за 100 гаруй рисклсэн байсан. Одоо ингээд 700 ашиглаж болох гэсэн байхгүй. За нэг юм байна. За тэгээд ядж хагаад би нэлээ олон лос зэрэгтэйсэн болохоор нэг $90 малаар хараад хөөрөөд. Тэгээ хөөрхөн цаашаа зүгээр жоо пессимистик болоод позишнасаа гарсан. За спин 500 дээр за энэ бол ерөөсөө ингээл хаагт зарилчаа. За юу яасан бэ гэхээр psychology төвшин гэд байдаг. Байдаг юм. За жишээлбэл одоо бид нар ингээд дэлгүүр орохдоо за одоо BSP-гээс зураг тавлаа гэж бодоход 2,499,000 гэж байж байдаг шүү дээ. Тэгэхээр чи ингээд хүмүүсийн толгойд 2,400,000 юм байна гэд бодчихдог байхгүй. Яг үндэ тэр чинь 1000 төгрөг нэмээд 2,500 шүү дээ. Тэгж нэг жоохон одоо жишээл энэ дээр 7,000 гэдэг чинь бол ямар үнэтэй болчихоо гээл хүмүүс позишнасаа гардаг ч юм уу те. Эсвэл энэ аваас лонг орсон байсан хүмүүс чинь take profit-аа 7,000 төр тавьсан байдаг ч юм уу те. Тэгээд take profit аваад тэр захиалгаа зарж штэ. Бай орсон хүмүүс чинь. Тэгээд ер нь жоохон унах иймэрхүү үнийн төвшин дээр жоохон нэг арилжаа хийсэн юм. За тэг би яг энэ үед нь юу хийж байлаа да тоглож байсан баха да. Жоохон энэ хавцаа 1 минутын гайдлмайд л харж хагаад жоохон эсрэг тийш хөдлөөд ирэхээр за энэ $5 харагдахгүй бол гарах хэрэгтэй байсан. Гэтэ тоглож байсан болохоор зарг энэ хавцаа ч юм уу та байсан бах. Ингээ хаацсан. За тэгэд энийг одоо би яагаад нэг сүртэй явсангүй вэ гэж гэ гайхаад үзэхээр өмнө 7,000 төвшин хурж исэн юм энэ тань. За энд ингээд 7,000 төвшин. За би яг энд бол арилжаа хийж исэн. Яг
Энийг бол барьжсэн баггүй юу? Энийг бол би яг барьжсэн. Зүгээр саяхан шиг юу байгаагүй л ах. Бүр ингэж аваагүй хаа. Мэдхгүй байна санахгүй. Гэтэ нэг иймэрхүү хөөрхөн яшиг хийсэн шүү дээ. За нэг иймэрхүү SP 500. За silver дээр хараагүй хаа. За алт бол мөн адилхан. Сая ойлын дээд яг эсрэг л гэсэн үг шүү дээ. Том зургаараа алтыг бий бол өсч ийн гэж харсан. Яагаад гэвэл за одоо нэг сони юм заяа. Бид нар хуучин бодохдоо алтыг ингээд дайн геополитикийн ингээд хурцтмал байдал алтыг одоо өсгөжсэн шүү дээ. Одоогийн нөхцөл байдал өөр заяа. Яагаад гэвэл Иран Strait of Hormuz гэдэг газрын тосын ойл танкерууд одоо маш их хэмжээгээр газрын тос агуулж явдаг тэр заримнууд чинь явдаг нэг нарийнхан зам байдаг хгүй юу? Тэрийг ч одоо ингээ хаачаар ойл ингээд өсөн штэ. Ягаад гэвэл одоо нийлүүлэлт нь багасч байна гэсэн үг штэ. Газрын тос чинь өөрөө нийлүүлэлтийн мэдрэмжтэй буюу нийлүүлэлт хэр байхаас шалтгаалаад үнэ хэлбэлцэж яадаг. За тийм commodity. За тэгээд газрын тосын үн нэмэгдэхээр Америкт болон бусад орнуудад инфляц нэмэгдээд инфляц нэмэгдэх нь төв банк бодлогын үгээ бууруулах магадлалыг нь багасгаж гин гэсэн үг. Тийм болохоор алт унаж орчихсон энэ Америк Ираны дайнаар. За тэгээд одоо энэ дайн чинь дуусаач ер нь жоохон дуусах тал руу ороод газрын тос чинь ингээд унаад ороод ирэхээр би ингээд алтан дээр лонг орж байгаа байхгүй. За тэгээд энэ хавцааныг энэ гоё кандалыг харчаал за эндээс лонг орсон. За тэгээд энэ хавцааныг $70 ашигтай авч яагаад би стоп лосс биш. Тийм. Энд нэг 15 минут харжсан юм аа. Энд нэг юм structure өвтгцэн баггүй юу? Тэгэхээр за гэд би ингээд stop loss ишээ зөөцсөн. Тэгсэн чинь биш ээ. Анхнаасаа ингэж арилжаанд орсон юм байна. Ийм зорилгоор 3 хараарай. Тэгсэн чинь энэ structure өвтгөнгүүд нь би ишиг яг энэний нэг ийм хөдөлгөөний энэ доор сэл авчирсан баггүй юу? Тэгс чи ингээд зөкснө. Хэрэв бинийх энд үжсэн бол энэ хараа. Хуучин газар үжсэн бол. Би ядаж би арилжаантай байх байхгүй. Би ядаж эндээс гарах байхгүй те. За эндээс гарах нь цаашаа эндээс гарахгүй байна. Ягаад гэвэл энд ингээд structure өвтөж байгаа болохоор би сэлээ дахиад зөөж магадгүй юм байна. Тэ. Угаасаа дахиад зөөхөөс юм байна. За зарахгүй л юм байна. Ингэснэ. Энд нэг жоохон хөрх гилээвлээ шүү дээ. За энэний доор ингээд авчиж өгсөн баг. Тэгээд за одоо яаж ч одоо нэг 20 мөр ашигтай явж өгсөн юм байна. За анхны бичлэг болохоор жоохон орон гараа ярьж байна. За алт бол одоохондоо олгоо яригдчихээн. Лонг орж магадгүй. Нэг цаг дээр гой кандл үсгэсэн байна. За эндээс бол тэ энд нэг хурган Fibonacci зурчаал лонг ингээд орж болох л. За нэг иймэрхүү за евро доллар ялаа. Евро доллар тийм байхгүй хаа тий. Байхгүй. За хэрвээ за ийм байж штэ. За энд нэг килийн үйл зурсан юм байна.
ийшээ ороод ирэх юм бол ингэж нэг лонг оржуулах. За ерөнхийн дүр зураг бол ийм байна. Дайн дуусж байгаа. Хилцээр хийж байгаа гэдэг үгнээсээ ер нь доллар эсрэг хослолтой лонг орох сонирхолтой байна. За гэх мэтчлэн ингээ би 7 хоног болгон өөрөөхөө хийсэн арилжаануудыг өөртөө бол ингээ бусдад тайлбарлаад яваад байх болноо. Баярлаа.